Дараагийн мэдээг танилцуулъя. Германы Хамбург хотод чон нэгэн эмэгтэйг хазаж гэмтээсэн харамсалтай тохиолдол борсон байна. Германы хойд хэсгийн Хамбург хотод бол энэ явдал нь болсон гэдгийг цагдаагийнхан даваа гарагийн орой мэдгдсэн байна. За энэ бол ердийн бус тохиолдол болж байгаа юм. За чон бол төдийлөн хүн рүү халддаг юм байна. За энэ явдал Германы 2 дахь том хотын төвөөс 4 км-ийн зайд орших Ика дэлгүүрийн ойролцоо болсон гэж албаныхан мэдгдсэн. Хожим тухайн чон нь бол Бенестел нуур руу хөдөлж усанд орсон. За цагдаа нар түүнийг урах ашиглан барьж авсан байна. За чон дор хаяж бям гарагийн оройгоноос хойш хотоор тэнүүлчилж байсан байх магадaltaй. Хамбург хотын төмөр замын төв буудлаас эхлээд халдлагын газраас 11 км-ийн зайд орших хороологт хүртэл чонтой таарлцсан тохиолдол гарсан гэдэг нь бүртгэгдээд байгаа. За байгаль орчны холбооны агентлагийн мэдээлснээр энэ үйл явдал нь 1990-ад оны сүүлээр чон буцаж чоныг нөхөн сэргээсэн үйл явдал гарснаас хойш Германд чон хүн рүү тайрсан анхны тохиолдол болж бүртгэгдсэн. Ойролцоогоор 150 жилийн туршид бол Германд чон байхгүй байсан. Ингээд 20 дугаар зууны ихэнх үед бол ерөнхийдөө устж үгүй болсон. За ингээд 1998 оны орчимд бол Польшоос баруун тийш бол Германд руу нүүдлэн чон орж ирсэн. За энэ нь бол хамгаалтын арга хэмжээ авах амьдрах орчныг нь өргөжүүлэхэд тусалсан арга хэмжээг засгийн газраас явуулсны үр дүнд толгой нь нэмэгдэж байгаа. За чоныг эргэн авчирсан явдал нь байгаль хамгаалах үйл ажиллагааны амжилт болсон боловч фермерүүд чонын толгой нэмэгдэж байгаатай холбоотой малын хорогдол санаа зовж байгаа гэдгээ илэрхийлэх болсон. За Германы парламентын дээд танхим өнгөрсөн 7 хоногт чон агнжих асуудлыг хөнгөвчлөх хууль тогтоомжийг баталсан. Европын холбоо өнгөрсөн жил санал хураалт явуулж чонын статусыг бас өөрчилсөн. За өмнө нь бол чоныг хатуу хамгаалагдсан амьтан гэж статус олгож байсан бол одоогоор статусыг нь бууруулж хамгаалагдсан амьтан болгож бууруулсан байгаа. Мэргэжлэнүүдийн үзэж байгаагаар хүн рүү чон тайрах нь маш ховор байдаг юм байна. За эрүүл чирэг чон бол ерөнхийдөө хүмүүсээс зайлж зүхтаадаг таарлцсан тохиолдолд ухарч зайлдаг юм байна. Норвегийн байгаль орчин хамгаалах судалгааны хүрээлэнгээс үзэхэд ихэнх тохиолдолд чон галзуу өвчин авсан, за эсвэл өдөөн хатгалаг явуулах, эсвэл тухайн орчиндөө тассан тохиолдолд хүн рүү халдах юм байдал үүсдэг. За ингэхдээ бол хоосныхаа дараа эсвэл суурин газрын ойролцоо хоол хүнс олж амтсныхаа дараа чон хүнээс айхан айдсан буурдаг. За нийнийхээ дараа хүн рүү дайрах магадлал нь нэмэгддэг юм байна. Хамбург хотын энэхүү чоны хувьд бол сүргээсээ дасраад шинэ бүл үүсгэхээр явж байсан юм залуу чон байсан юм байна. За энэ үедээ газар нутаг хайж хол явсан байх магадaltaй. За нэгт орчноос болоод замаа алдсан чон санамсаргүй хот руу орж гарах замаа хайж байсан байх магадaltaй гэж байгаль орчныхан мэдэгдэж байгаа. Орон нутгийн албаныхны хэлснээр чоныг зэрлэг амьтдын хүрээлэнд аваатсан байгаа. 2023 оноос хойш Хамбург хотод 21 удаа чон харагдсан, батлагдсан тохиолдол бүртгэгдэж байгаа. За хамгийн сүүлд 3 дугаар сарын дунд үед хурдны зам дээр машинд мөргүүлсний улмаас өгсөн чон олдсон тохиолдол гарч байжээ.